60 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2020 оны 4-р сард ажиллаа эхлүүлж байсан Чингис хааны музейн барилга бүтээн байгуулалтын ажлыг үзэгч та бүхэнд онцлон үзүүлэх болно. Энэ бол соёл урлагийн салбар сүүлийн 50 гаруй жилд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлогтой төсөл юм а. Аюулгүй тохиолдлын систем юмнууд бол дандаа барууны Европын тийм өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжөө суулж байгаа. Одоо энэ төр бол нөгөө хөргөлтийн систем бол ингээд харагдаж байна. Энэ бол агаар зүйлтэй систем байгаа. Гадаас орж ирж байгаа бохор агаарыг 20 дахь шүл түрээр шүүгээд одоо энэ тасалгаан цэвэр агаар үүсгэж. Музей дээр ч үнэтэй үзмөрүүд байдаг. Агаар сэлгэлт болохоор маш чухал байдаг учраас одоо энэ агаар сэлгэлтийг бид нэр бас эндээс ингээд давхар хараад хянах явах боломжтой. Хамгийн орчин үеийн барилга гэсэн одоо өнгө төрхийг одоо илэрхийлж байгаа гэсэн юм аа. 6 талаас нам руу уулздаг тийм хүмүүс одоо шинэлэг тийм архитектор хийцэлтэй шийдэлтэй. Нэлээд хүн Монгол залуучуудын ур чадвар шаардсан тийм хийцэлтэй төсөл болсон. Энэ барилга маань өөрөө 25,000 м2 талбайтай. Нэг ийм үсгэлэнгийн танхим хэд 900 м2-тай. Хамгийн орчин үеийн витрин буюу одоо үзмэрийн хорго, аюулгүй тохиолдол бүх юм нь Японы технологи. Энэ музейний онцлог нь орхоосоо ихсүүлээд нэг урсгалтай. Тийм болохоор энэ завсраараа бас хүүхдүүдтэйгээ ирээд энэ музей дотор амралтын орчныг ингээд хүүхдүүдийн амралтын зон бүрдүүлсэн байж байгаа. За энэ бас ийм амралтын зон байх юм. Хар хором хотод байсан мөнгөн модыг дуурайлгаж бүтээгээд энд байрлуулад эндээ бас тодорхой хэмжээний амралтын зон усан оргилууртай ингээд амралтын буудлангуудтай. Энэ музей дотор Чингис хаан судлалын олон улсын хүрээлэн байрлал, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах тийм ээ. Олон улсын арга хэмжээ зохион байгуулах, судалгааны ажлууд явагдахын бүрэн боломжоор бүрдсэн байгаа. Энэ давхарт болохоор юу байх вэ гэхээр хамгийн орчин үеийн хамгийн шилдэг үзмэр бүтээлүүд одоо энэ заалнуудад ингээд тавигдсан. Төрөгч үзмэрүүд нь одоо ингээд ирж байна музейний. Энэ хамгийн хүндэтгэлийн хэсэг рүү орж ирж байна. Хойморт нь Чингис хааны сууга хөшөө баримл ингээд хойдолд нь одоо залагдана. Дээвэр хэсэг буюу террас. Энэ дээрээс музей үзсэн хүүхэд багчууд маань, монголчууд маань, гадна дотныхан маань, жуулчд маань одоо энэ дээрээс Улаанбаатар хотыг дөрвөн зүг бүрэн харах боломжтой. Алтан шонхор 5 м өндөр. Энэ музей доторх болон энэ музейний гадна хэлбэр хийс бүгдээрээ ямар нэгэн утга агуулгадсан байгаа. Чингис хааны шүтэн онг тамга тэгээд дөрвөн хүүгийн дөрвөн том эзэнт бүрний шүтэн болсон энэ 5 тамга байрлал. Одоо бид нар музейн доторх танхимуудынхаа зохион байгуулалтыг ерөнхийдөө тэр дээр ажиллаж байгаа. 11 сарын 5-нд болох Монгол бахархлын өдөр буюу энэ өдрөөр уран бүтээлчдийн дунд монголчуудын дурсамж Чингис хаан гэдэг нэртэй үзэсгэлэн зохион байгуулалтаар ажиллаж байгаа. Ер нь бол бид нэр сая 9 сарын 29-нд буюу улсын комисс ажилласан. Улсын комисс маань үлээгээд авсан гэсэн.